Сайн байцгаана уу? За өнөөдрийн бичлэгээрээ үзэгчийнхээ зүгээс үзэхэд юу тухгүй санагдуулсан талаар энэ дээр ингэсэн бол илүү дээр байжтэй гэсэн зөвлөмжүүд мөн онцлог таалагдсан хэсгүүдээ ярина. Анх үзээд Тэнгисийн эргийн зураг авалтыг хараад гадны зах зээлд гарахад ямар ч асуудал алга гэж бодсон. Үүнийгээ дагаад бидэнд олон боломж гарч ирнэ. Жишээлбэл Харин солилцоо гэж шоун дээр үндсэн 4 ажиглагч байдаг. Тэр 4 дээр хаяа нэг зочин ажиглагч гээд нэг хүн нэмэгдэж орж ирдэг. Хэд хэдэн дугаар дээр зочин ажиглагчаар оролцож байсан залуу дуучин маань өөрөө нэг дугаар дээр хэлдэг. Энэ шоунд сууснаас хойш олон улсын феноттэй болоод гадаадад тоглолт хийгээд ирсэн. Танай шоунд талархаж явдаг шүүгээд. Тэгэхээр залуу дуучин жүжигчдээ олон улсад таниулахын тулд тухайн дуучин жүжигчний агент нь энэ нэвтрүүлэгт мөнгө төлж артистуудаа оруулдаг. Хэрвээ манай ямар нэгэн болцооны шоу гадны улсад алдартай болчих юм бол залуу артистуудаа зочин ажиглагчаар нь оруулаад олон улсад гарах нэг гүүрэн болох боломжтой л гэж хэлэх гээд байна л да. Тэнгисийн эрэг маань 2 дугаар улирлаа хийнэ гэж байсан. Тийм ч учраас хамгийн эхлээд нэвтрүүлгийн построо арай өөрөөр хийхгүй бол шууд Singles Inferno санагдуулаад байсан. Дараа нь бэлгүүн шиг насны хувьд арай ах хүн оруулсан мөртлөө яагаад эгчмэд хүн оруулаагүй юм бол гэж бодсон. 5 дугаар анги дээр бөөнөрөө анхны хараа ярьдаг хэсэг дээр бэлгүүн төрөөгөөс чамаас эгч байсан юм уу гэж лавлаж асуухт нь төрөө би угаасаа эгч нарт дуртай байсан гэд хэлдэг. Би бас амар юм эгчнэр дуртай байсан. Бас 1-р анги дээр төрөө эмэгтэйчүүдэд харсан анхны сэтгэлдлээрээ хөөрхөн хүүхдүүд байна гэж хэлдэг. Тэр л хөөрхөн ааштай хүүхдүүд л. Тийм байна. Эсрэг хүйстэн эмэгтэй хүний үүднээс биш зүгээр л хүүхдүүд гэж хараад байх шиг санагдсан. Тийм болохоор эгч эмэгтэй оруулж ирсэн бол төрөө яах байсан бол гэж бодогдсон. Бас бэлгүүн үеийн эмэгтэйгийнхээ хажууд илүү тухтай байх байсан болов гэх мэтчлэн олон сонирхолтой өнцгүүд гарч ирэх боломжтой байсан гэж харж байгаа. За нэгэнд төрөөгээд ярьсных төрөөд заяа яагаад таалагдаагүйг та нарт харуулъя. Төрөө маань болохоор дэлхийг инх тайван болно гэдэгт итгэж явдаг инхийг сахиулагч хүн байгаад байгаа байхгүй юу? Дэлхийн их тайван газар болно гэдэгт итгэдэг. Тэгтэл эхний тэмцээн дээр заяаг хараад ийм царай гаргадаг. Дэлхийг инх тайван болгох гээд хичээж явж байхад нь хажууд нь нэг хүн сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй ямар ч хяналтгүйгээр хүн рүү уурлаж дайраад л самардаад л аль хэдийн унхан тодорхой болоод унаж явхад нь хүртэл дээрээс нь очиж ус руу дараад л ийм харцыг нь харсны дараа төрөөд заяаг сонирхох сэтгэл хөдлөл төрнө гэж бодохгүй л байна. За дараа нь зарим оролцогч нар Монгол улсаа байнга муулахыг нь сонсох тухгүй байсан. Тэгээ Улаанбаатарын ер нь стресснээс салаад ингээд уур амьсгалт Утаатай Улаанбаатартай тавтай морь. Тийм, Монголын дэвтэртэй надад жоохон уйлгсаа санагдаад байдаг байхгүй юу? Монголд угаасаа ялчууд байдаг те. Яг хийх зүйлсүүд нь хүртэл айгүй тийм хязгаарлагдсан л. Яг юм гадаад кино үзээд байгаа юм шиг мэдрэмж төрүүлсэн тий. Тэрс Монгол гэж юусэн харагдахгүй тий. Хэдүүлээ алс ирээдүгөө бодох юм бол гадаад хүмүүс үзлээ гэхэд Монголоо сурталчилж байх хэрэгтэй. Тэгтэл Монголд ирвэл хийх юм байхгүй шүү. Битгий ирээрээ гэсэн мессежийг өгч болохгүй залуусаа. За дараад нь ажиллагч нар маань давхардаж ярихгүй байвал зүгээр байна. Аль эсвэл эдит хийж байгаа хүн маань давхардаж ярьсан хэсэг байвал зүгээр хасчихвал зүгээр гэж бодож байна. октоудын бас оролцоо байгаа юм байна. Яриад байгаа биш юм шиг. Уран бүтээгдэхүүн бас ингээд сайн ингээд. Тэгэхээр ер нь ингээд таалагдж байгаа залуу шууд Хоёр эмэгтэй маань ийм талын туршлага байхгүй болохоор аргачлахгүй байх. Хамгийн гол нь анги явах тусам нэг нэгийгээ мэдрээд эмэгтэйчүүдийн хувьд энэ байдал нь арилсан. Харин Нямбатар гээд ах маань энэ тоогондоо олон жил чанагдчихад Батагийн яриаг ямар их тасалд юм бэ? Ясмахын цайтал нь шалгарч бодох Яг цагаар явж байгаа Монгол дааш. Энд чинь харин жинхэнэ гоё. Би нэгэ биш юм бэ. Би бол ингэж ойлголоо. Нэвтрүүлгийн багийнхандаа л гэж хэлэхэд манай монголчууд ийм гоё шоу хийхнэ гэд үнэхээр хүлээлт өндөртэй баярлаад үзтэл Нямбатар болон хөтлөгч хулан хоёр оролцогч нараа үргэлж доош нь хийх зүйл хэлсээр байсан нь сэтгэл хөдлөлийг маань доош нь унгаагаад байсан. Өөрийгөө авьяаслаг монголчууд оддтой бүжиглийн энтер шиг өөрийгөө яг шүүгч гэж бодоод байх шиг санагдсан. Ер нь бол ингээд дүгнээд хэлэхэд нь шүү дээ тий. Зүгээр залуучууд бол яг үндэ нөхдөд жолтож байна. Бидний ярьж байгаа аль амар жоохон байна. Хитрхи сөрөг бодлууд нь 2000 залуусаас шилэгдээд сонгогдоод ирсэн. Тэр хамгийн хөөрхөн, хамгийн сайхан, хамгийн мундаг гэсэн тэр дүр төрхийг нь шороотой нь хутгаад хамгийн муунуудыг нь лаваад ирчихсэн юм шиг л нэвтрүүлгийн зорилгод ямар ч тусгүй санагдаад байгаа.
Үлсэж байгаа юм ч одоо бүгдэнд нь гоё амт болчихгоо. Гоё байлаа. Гэтэ би эднийг ийм сайн хариулна гэж юусоо бодоогүй. Бүр батад хүртэл аархаад ахархаад байсан. Ахын жад харуулсан дараа заа явчих. Хань энийг л нэг зангаараа гэдэгээс харуулсан заа. Тэнгүүд хөвшөрхөө сайдаг хүмүүс л насны тухай яриа үүсгээр шууд эмзэглээд байдаг. Ялаагүй мөн үү? Насандаа биш юм бэ шүү бата. Бэлгүүнийг танилцуулах үед октод юу н анх залуучуудад их татагддаг штэ. Тэрний тод жишээг бэлгүүн маань үзүүлэх байх гэж хэлсэн нь ч бас хөвшөрхөө сайхан айдастай холбоотой байж магадгүй. Октод ийм ах залуучууд их татагддаг шүү дээ, тий? Яг тэрний тод жишээг л одоо үзүүлэх баг. Хэрвээ бэлгүүн октодыг хуйлруулаад байх юм бол ах залуучууд ашиглалтнаас гараагүй шүү гэдэг мэдрэмжийг өөрөө давхар мэдрэхийг хүсээд байгаа ч юм шиг. Ганц бодож байгаа зүйл энэ бэлгүү маань л явн чангарч те бүх юм цаашаа өрнөөсөө л гэж би хүсэж байна. Бэлгүүн Бат Тамир хоёрт юу боллоо доо? Асуултынхаа хариултыг авсан байх. За үүнээс гадна ахын ярианаас санал нийлэхгүй дахиад хоёр зүйл байсан. Нэгт нь инхчинг нөгөө хэд нь гадуурхах маягтай болчлоо гэд хэлдэг. Хиког бол одоо нөгөө хэдэн жоох юм гадуурх маягтай болчлоо шүү. Өөрийг нь гадуурхдаг охиндоо хувийн чанартай зүйлээ хэлэх үү? Гадуурхдаг охиндоо алчуур авчирч өгөх үү? Хамгийн хэцүү үедээ гадуурхдаг охиноо очоод тэрх үү? Гадуурхдаг охин нь тэмцээнд ялахад очиж баяр хүргэх үү? Санал нийлэхгүй байгаа зүйлийн хоёрт нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй хоол хийж өгдөг өдөр Тэмүүлэн ширээнийх нь хажууд зогсож байхад Нямбатар үлсчээ. Тэр Мокогийн зогсож байгааг гэж хэлдэг. Үлсчээ тэр Мокогийн зогсож байгаа. Миний бодлоор Тэмүүлэн тэнд өлөндөө зогсоод байгаа гэж бодохгүй л байна. Юмнаас нь хийлцээд, туслаад, эрэгтэйчүүдтэй хамт байгаагаа мэдрүүлээд, нэвтрүүлгийнхээ дагуу л тоглолтод оролцоод явж байна. Миний харж байгаагаар оролцогчид хамтдаа хоол хийх нь болзооны шоунд хамгийн хэрэгтэй зүйлүүдийн нэг гэж боддог. Ялангуяа Солонгос болзооны шоунуудад эрэгтэй эмэгтэйгээр нь хамтдаа хоол хийх гэдэг дүрмийг заавал оруулж өгдөг. Хэн нь хэндээ туслах гээд очиж байна. Хичээж байна гэдгээс хин нь хэндээ сайн гэдэг нь харагддаг. Хэнийг сонирхохгүй байна гэдэг нь ч бас харагддаг. Хоорондоо ярилцахгүйгээр олон хүний хоол хийх боломжгүй. Заавал ярилцах шаардлага гарч ирдэг. Хүмүүс ярилцах боломж, татансах боломжийг хамт хоол хийснээрээ олгодог. Хөтлөгч хулангийн хувьд нас биеинд хүрсэн хүмүүсийн шоу байтал оролцогчдтойгоо яг л хүүхчиг харьцаад, яг л багш сурагчийг харьцаад хүүхдийн цуслангийн уур амьсгал руу өөрөө татаж оруулаад байсан. Илч ангийн дарга анараас сурагчдын хүслэн босноо та. Хэдүүлээ хичээлээ эхэлтлээ штэ. Ингээ сайхан галуун цуугаар тойролцож. Нас биеинд хүрсэн эрэгтэй хүнийг багш нь санал бариулаад зогсоолгож байгаа юм шиг заавал олны нүдэн дээр ингэж шийтгэх хэрэг байсан ч юм уу. Хідэн залуучуудаа та хэд нээлттэй биш байна, уйдгартай байна, сул дорой байна, удаан байна. Иймэрхүү үгнүүдийг банк хэлээд л хідэн залуучуудаа доош нь дараад байх шиг санагдсан. Та тав ингээд нэг юм уйдгартай залуучууд ч санагдаад байгаа хгүй юу? Хурд. Яг уу албаны үгээр ярил улмал нөгөө хэд маань бие барьчих болохоор хар ярианы үгээр найз шиг нь ярил уг нь зүгээр л дээ. Гэхдээ сөрөг биш. Жаахан эерэг хандлагаар ярихад л болчих юм шиг санагдсан. Манай нөгөө 3 ажиглагч нар бол үнэхээр таалагдж байгаа. Батай маань Нямбаахын хэлсэн жог гэхээр жог биш юм шиг сонин үгнүүдийг нь өөрөө жог болгоод зөөлрүүлээд тэр уур амьсгалыг маш гоё авч явж байсан. Дүзима болохоор Нямбаах оролцогчдоо муулаад ороод ирэнгүүт өөдөөс нь өмөрч байнга орж ирдэг. Эрэгтэй оролцогчдоо эмэгтэйчүүдтэй жолдож гин гэд хэлэхэд Дүзима магадгүй эрэгтэйчүүд маань эмэгтэйчүүдтэйгээ илүү болгоомжилж харьцаж байгаа байхаа гэж өмөрдөг. Саруул төгсөгчийн маань инээмтгий бас уйхан уйлчаад байдаг зан нь энэ шоунд хэрэгтэй. Үзэгчид хоолойн зангираал уйлж байгаа хүн харвал дагаад уйлах магадлалтай. Ядарчаа уйлчлаа. Бас инээж байгаа инээд сонсвол бас л дагаад инех магадлалтай. Нэрээ миний таамаглалаар ихрээ маань драма үүсгэх зорилготойгоор орсон хүн шиг санагддаг. Яагаад тэгэж бодсон бэ гэхээр ивент тэтгэгч байгууллагуудынхаа бүтээгдэхүүнийг камер руу харуулж сурталчилдаг. Бас 2 дахь удаага илж болсон цорын ганц хүн. 2 удаага илж боллоо. Үргэлж драма үүсгэх асуулт тавьдаг. Та залуусыг харсан ямар санагдсан? Таалагдсан хүн байсан уу? Гэтэ хүслэн байжсэн бол хоёр харилцаач онгон байх болов. Чинзод хоёр хөөрхөн жижиг хоргон коннекшн үүсгэжсэн тий. Чи одоо яаж ямар хөө мэдрэг төрж байна?
Мока нөгөөслүүд ингээ хөтөлцөөд ороод ирвэл яах вэ? Бусдаасаа арай илүү мэдээлэлтэй байгаад байх шиг санагддаг. За хэдүүлээ сүм рүү явахдаа бүгд бие биетээ хувц өмсөх хэрэгтэй шүү. Бие акт гаргаж болохгүй. За дараа нь нэвтрүүлгийн багийнханд хэлхийг хүссэн дахиад нэг зүйл гэвэл эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдээ битгий хооронд нь өрсөлдүүлээрэй. Хүйсээр нь хуваагаад өрсөлдүүлэхээр охтуудыгаа дэмжиж туслаад, залуучууд нь залуучуудыгаа дэмжиж туслаад хоорондоо гүн харилцаа үүсгээд үр дүнд нь хосууд биш нөхөрлөл үүсгээд байна шүү. Нэрээ байнга тоглоод байхаар болзооны шоу гэхээсээ илүү цэнгэнд нэвтрүүлэг шиг болоод исэн. Зарим тоглоомуудаа хасаад харин оронд нь Тэмүүлэнгийн ярьснаар Анрыг өвдөхөд халууныг нь үзэж гараа тавьж байгаа. Нойтон альчуур тавиад Анрыг халамжилж байгаа үзэгдлийг нь гаргасан бол Чинзогийн хэлснээр Анрыг өвдөхөд анарт хоол унд зөөж байгааг нь үзүүлсэн бол Бат Тамирын хэлснээр ирэх замдаа Намуна Бужинлам хоёр Чинзог хинэн болзоонд орох вэ гэдэг дээр өрсөлдсөнийг харуулсан бол Намунагийн яриагаар Чинзо тэр хоёр гар гараасаа бариад л тэврэлдээд явдаг байсныг нь бидэнд үзүүлсэн бол үзэгчдэд тоглоом тоглохыг харж сууснаас илүү үзүүштэй байх байсан. За хамгийн сүүлд нь үзэгчид бидний хувьд болзооны шоунаас хүсдэг хамгийн чухал зүйл юу вэ гэвэл хэн нэгэн үйлдэл хийхэд бусд нь түүнийг нь хараад ямар царайны хувирал, ямар биеийн хилэмж гаргаж байна вэ гэдэг нь хамгийн чухал. Жишээ нь 1-р анги эхлэхэд оролцогчид орж ирдэг хэсэг инхчинг орж ирэнгүүт Чинзо хүчтэй царайны хувирал гаргадаг. Яг тэрийг л илүү ойроос хармаар байсан. Төрөөг орж ирэнгүүт хоёр хүслэнгийн царайг харуулаад шууд дараагийн дүрс рүү шилждэг. Миний хүссэн зүйл гэвэл төрөөг орж ирэнгүүт Тэмүүлэн, Ихэр сувд, инхчин ямар нүүрний хувирал гарахыг л ойроос нь харчмаар байсан. Singles Inferno дээр нэг оролцогч гарч ирэнгүүт эрэгтэй эмэгтэй хамаагүй бүгдийг нь нэг бүрчлэн царайг нь ойроос харуулж өгдөг. Өөр жишээ гэвэл Олс таталт. Inferno дээр ямар нэгэн эрэгтэй байралтаад ялах тухайн агшинд эмэгтэйчүүд нь ямар нүүрний хувирал гаргаж байгааг үнэхээр сайхан тод томруунаар харуулад хүссэн зүйлийг маань өгчөж байгаа. Харин тэнгисийн эрэг маань эмэгтэйчүүдийнхээ царайг юусоо харуулахгүй мөртлөө хөтлөгчийн царайг ямар их харуулт юм бэ? Үзэгчид биднэрт оролцогчдын царайны хувирал ямар хэрэгтэй вэ гэдэг нь 6 дугаар ангиас ч харагдана. Тэмүүлэн Бат Тамиртай орж ирэхэд Бата Анарын царайг харъя гэж хэлдэг. За илүү анарын царайг харъя. Анарын царайг Даанч биднэрт хүссэн зүйлийг маань өгдөггүй л дээ. Анарыг ар талаас нь л харуулсаар байдаг. Харин таалагдсан хэсгүүд бол тоочоод барахааргүй зөндөө их байсан. Тэр Маралжонгогийн дуу бүр ямар увцтай дуу вэ? Үгийг нь сонсохоор баяртай гэд салах ёс хийж амжаагүй үлдсэн хүслэнгийн нөхцөл байдалд төгс зогсож байсан. Дараа нь хасагдаад яваад өгөөгүй дотор байгаа хідэж сэтгэл нь аль хэдийн салаад явчихсан Намуна дээрч төгс тохирч байсан. Хамгийн сонирхолтой нь төгсөлийн анги дээр тийм гонигтай дуу тэгж жаргалтайгаар солигдож сонсогдож болж байгааг хараад гайхмаар. Болзооны шоуны босгыг өндрөөр тавьж өгсөнд Централ телевизийн хамт олондоо баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.